Библийн үгээр дамжуулж эзэн биднийг өөрийнхөө өмнө улам илүү даруй зүрх сэтгэлтэй байлгаасаа гэж бүгдээ хамтдаа эзэн рүү хандан залбирцгаая. Бидний хайртай мөнхийн их эзэн минь танд баярлалаа. Өнөөдөр бид бас хамтдаа таны үгнээс суралцах, таны үгийг сонсох, хуваалцах энэ цагийг бидэнд өгсөн учраас танд талархаж байна. Хайртай их эзэн минь яг одоо бид таны өмнө нэрэн залбирч байна. Бид өөрсдийн зүрх сэтгэлийг таны үгийн өмнө нээлттэй байлга. Бид даруй байлгаж эзэн минь үнэхээр таны үгэнд өөрсдийн зүрх сэтгэл оюун бодлыг тавьж өгөхийг хүсэж байна. Тийм учраас эзэн та бидний дээр өөрийнхөө ариун сүнсийг, өөрийнхөө Есүс нэрийг, өөрийн зөв ба баруун мотрыг хамт байлгаж өгөөд биднийг даруусгаж өгөөрэй гэж танаас гуйж. Бид аливаа зүйлийг хийхдээ бардам зангаар биш, харин даруй зүрх сэтгэлээр бүгдийг ухаалаг байдлаар хийхэд та бидэнд тусалж өгөөрэй гэж танаас гуйж. Эзэн бурхан минь энд байгаа манай баярын мэдээ чуулганы ах эгч нар, анд найзууд, дүүнрийн минь дээр та өөрийнхөө оршихуйг дүүрэн байлгаж өгөөрэй. Бид сонсдог, бид хэрэгжүүлдэг, бид үргэлж сандаг тийм хүмүүс байхад та туслаарай гэж танаас гуйж. Бидний алхам мөрийг та өөрийнхөө үгээр өдөрдөн чиглүүлж өгөөрэй. Өнөөдрийн энэ цагийг танд өргөж, танд даатгаж бидний их эзэн Есүс Христийн нэрээр талархан залбирлаа. Амен. Амен. За тэгээ бид өнөөдөр Эхлэл номын 36 дугаар бүлгийг хамтдаа үзнэ. Эхлэл ном 36 дугаар бүлэг. За бид яг өнөөдрийг хүртэл Эхлэл номноос эзэн бурхан орчлын ертөнцийг бүтээсэн тухай, хүндрэлтнийг бүтээсэн тухай бүгдийг нь ерөнхийдөө үзсэн. Тэгээд зөвхөн орчлын ертөнцийгээд бүх ан амьтан хүндрэлтнийг бүтээгээ зогсохгүй өөрт нь үйлчлэх, өөрийнх нь дуудлагын дагуу явах тэр хүмүүсийг дуудсан баг. Тэрний эхлэл болох Авраамийн түүхийг бид нар үзсэн. Авраам бурхнаар дуудагдаад олон жилийн турш бурхны үгийн дагуу амьдрахтаа маш их зовлон бэрхшээл, уналт, хүнд хэцүү нөхцөл байдлуудыг туулсан. Авраамаас нэгэн хүү төрсөн Исаак гэдэг хүү. Исаакийн түүхийг бид нар бас ярилцсан. Исаак бурхан хэдийгээр Авраамд чиний үр удам Тэнгэрийн од шиг олон болно гэсэн амлалтыг өгсөн боловч Авраамийн үед олон болов. Өөрхий Авраамд нэг хүү өгсөн Исаак. Бурхан Исаакд Авраамд хэлсэн тэр амлалтаа яг л адилхан хэлсэн. Би Авраамд өгсөн амлалтынхаа дагуу чиний үр удмыг би хэмжээлгүй их болгоно гэж. Исаак маш олон үр удамтай болоод ингэнэ гэж бодож байсан боловч Исаакаас хэдэн хүүхэд төрсөн. Ребекатай гэрлээд 2 хүүтэй болсон. Исав, Яков. Энэ Исав, Яковын түүх бид нар үзэж явж байгаад одоо 36 дугаар бүлэг дээр бид нар ерөнхийдөө Яковын Исав, Яков хоёрын түүх ерөнхийдөө дуусж байгаа. Тэгээд цаашаа арай өөр нэгэн шинэ үеийн түүх, шинэ хүний түүх үргэлжилнэ. Тэгэхээр бурхан өөрийнхөө дуудсан Авраам, Исаак, Яков нарт өгсөн амлалт биелэгдэх тийшээ хандаал явж байгаа. Бурхан бол өөрийнхөө өгсөн амлалтыг хизээч мартдаггүй, үргэлж сандаг. Өөрөө санаа зогсохгүй амлалт өгсөн хүндээ сануулдаг. Яков хүртэл сануулсан. Чи битэл рүү яв. Чи ахаасаа зүхтж байхдаа хүнд хэцүү нөхцөл байдалд байхдаа надад амласан тэр газар руугаа чи эргээд очио гэж. Тэгээд Яков гэр бүлийнхаа хүмүүсийг дагуулад битэл дэрж тахилын ширээ босгож тэнд гэр бүлийнхаа бүх хүмүүст эзний тухай ярьсан. Тэгээд хэлхээс өмнө хэлсэн юу гэж хэлсэнхээр өөртөө байгаа бүх харийн бурхтыг хай. Биесээ угаа, хувцаа соль гэж. Эзэн бурханд хүндэтгэл өргөхөөр очиж байна. Тэнд та нар надтай хэн уулзсан бэ гэдэг тухай мэдэх болно гэдгийг магадгүй хэлсэн. Тэгээд битэл дэрсэн. За тэгээд дараа нь яг 35 дугаар бүлгийн төгсгөлийн 27 дугаар ишлэлээр ингэж хэлсэн. Тэгээд Яков
Крет Арбагийн мамир руу явж эцэг Исаактай очив. Крет Арба гэдэг нь Авраам, Исаак хоёрын сууж байсан Хеброн билээ. Тэгэхэд Исаак 180 настай байж өндөр насыг насалж өтөлсөн Исаак амьсгал хураан өгчөөд өөрийнхөндөө нийлсэнд хүү Исав Яаков хоёрын түүнийг оршуулжээ гэж. Исав Яаков хоёрын аав Исаак 180 настай болсон. Маш өндөр насыг наслаад тэгээд нас орсон. Тэгээ өөрийнхөнтэйгөө нийлсэн гэж. Тэгээд түүнийг эцгээ оршуулсны дараа Исав Яаков хоёр хэсэг хугацаанд нэг газар амьдэрсэн баг. Одоо 36 дугаар бүлэгдийн юун дээр 6 дугаар ишлэл дээр ингэж хэлсэн. 36-гийн 6. Исав эхнэрүүд, хөвгүүд, охид, гэрийн бүх хүнээ, өөрийн сүрэг болон бүх мал Канаанаас олж хөлдсөн хамаг эд хөрөнгө аваад дүү Яаковаас салж өөр нэгэн газар руу оджээ. Тэр хоёрын эд хөрөнгө үлэмж их болсон тул хамтдаа амьдран сууж чадахгүй төрөв. Тэдний цагаачлалд суугаа нутг нь өөрсдийнх нь мал сүргээс олж тэдэнд хүрэлцэхгүй болжээ. Эцгийг оршуулсны дараа тэр хоёр хэсэг хугацаанд хамт тэнд амьдэрсэн. Ингэж амьдарч байхад тэдний нөгөө мал сүрэг одоо юу гэдгийг тэгээ эд хөрөнгө нь маш их өсөж үрдсэн. Тэгээд хэсэг тэр газараа багталцахгүй болсон учраас тэр хоёр салж нүүхээр болсон гэж. Тэгээд дүүгээсээ салаад өөр газар руу нүүсэн. За одоо бидний үзэж байгаа энэ 36 дугаар бүлэг бол нэлээд олон хүмүүсийн нэрсүүдийн жагсаалт байгаа. Унших юм бол маш олон нэрсүүдийн жагсаалт. Тэгээ тэр дотор магадгүй би уншиж өгөөд цаашаа үргэлжлүүлэх юм бол та нарын толгой эргээ дуусна. Тийм учраас та нар өөрсдөө энэ бүлгийг унших хэрэгтэй ер нь бас. Бид нар Библийг уншиж байхдаа одоо хүмүүсийн нэрсийн дараалал ургийн бичиг гараад ирвэл заримдаа орхидог, заримдаа мэддэг гэж боддог бид нар өөрсдөө. Гэхдээ бид нар маш чухал зүйлийг унших хэрэгтэй. Нэг эмэгтэй цуглаанд явдаг байжгаад нөхрийнхөө төлөө маш их залбирдаг байсан. Цуглаанд явуулах. Тэгээ нэг өдөр нөхөр нь за явж үзье гэд ирсэн. Тэгээ ингээл хойно сууж байгаад номлол сонс. Тэгсэн чинь ядж байхад тэр өдрийн номлолт нь яг ийм ургийн бичгийн дагуу хүмүүсийн нэрсүүдийг бичсэн. Нэрсүүдийг уншиж тэгээ тэндээс тайлал хийжсэн. Тэгээд тэр эмэгтэй бодож ирсэн. Очиж ийм өдөр таарах таах вэ? Тэ арай гоё бурхны ивэл мэвэл хүртэх тийм тухай ярьсан бол гэтэл яг ингээд нэрсүүд уншаал нэрсийн ч гэсэн ургийн бичиг нэрсийн жагсаалт ингээд уншаад энэ одоо ямар сони юм аваад ирвэ гэж бодож байгаа бах та манаа нөхөр гэж. Тэгээ цуглаан дуусаад гарсныхаа дараа нөхөр нь ингээд маш их юм бодоод ингээд явж байгааг ихнэр нь ажигласан байна. Тэгээд зориг гаргаад асуусан. Уучлаарай. Уг нь чамайг би цуглаан давтраад гоё юм сонсгоё гэж бодсон. Гэтэл өнөөдөр арай өөр юм сонсчлаа гэдгсэн нөхөр нь үгүй өнөөдөр өстөөс чухал юм сонслоо. Энэ ургийн бичиг, энэ нэрсийн дараалал эдгээр ямар чухал юм бэ гэдгийг би олж мэдсэн. Миний дараагийн ургийн бичиг те, миний дараагийн үр удам яаж ивэл өрөөлтөө, яаж баяр хөөртэйгээр те, аз жаргалтай ингэж амьдрах вэ гэдгийг би яг тэгэхэд бодсон. Миний нэрээр нэрлэгдэх хүү магадгүй ургийн бичигт ингэ бичигдээд ингэж явах нь ямар их өрөөл юм бэ гэдгийг би эндээс олж харсан. Тэгэхээр бид нэр Библийг унших хэрэгтэй. Хичнээн их нэрсүүд, хүнд хэцүү ургийн бичиг уншихад залхмаар байлаа ч гэсэн бид нар унших хэрэгтэй болж байгаа. Гэтэ өнөөдөр би бол та нарт энэ бүлгийг бүтэн уншиж өгөхгүй. Ер нь тайлбарлаад явж өгнө. За ингээд ямар ч байсан Исав, Яаков хоёр салч нүүсэн. Исав гэдэг бол Яаковын төрсөн ах нь. Тэгээ яг зулаа дээр нь гიშгэж төрсөн ах нь. Хэдийгээр тухайн хууль өгөгдөхөөс өмнөх болж байгаа үйл явдал учраас эцэг өвгдөд өгөгдсөн ёс заншлын дагуу ууган хүү бол эцгийнхээ үр удмыг цааш нь үргэлжлүүлж, эд хөрөнгийг аривжуулж, мал сүргийг өсгөж авч явах эрх мэдэлтэй. Бурханаас өгөгдөж байгаа ерөөл ивэлийг хүртэх эрхтэй тийм нэгэн хүн байсан. Ууган хүү гэдэг бол нэлээд байр суурь эзлэхүйц тийм хүн байсан. Исав бол яг тийм байр суурьнд ууг нь төрсөн хүү. Гисэн хэдий ч өөрийнхөө хинэггүй зангаас гэх юм уу эцэг өвгдөд өгөгдсөн Бурхны тушаал зааврыг үл ойшоосон гэх юм уу өөрийнхөө махан биеийн хүслийг гүйцэлдүүлэх гэсэн тийм нэг зүйлээсээ гэх юм уу үлсэж ирсэн учраас тэ
дүүн ингээ хоол хийгээ сууж байхад Бурхны өгсөн тэр ууган хүү байх эрхийг үл ойшоож аягын шүлнөөс ууган хүүгийн эрхээ худалдсан баг. Ууган хүүгийн эрх гэдэг бол хариуцлага. Магадгүй цаашаага нэр хүнд байх боломжтой юм. Магадгүй хэрвээ Исав бүх зүйлийг зөвөр хийсэн бол бид нар Яаковын оронд Исавын тухай ярьж болох байсан. Гэтэл тэгээгүй. Исав өөрийнхөө үлдсэн гэцийг цадахын тулд, өөрийнхөө нэг жоохон хэрэгцээг хангахын тулд Бурхны өгөх мөнхийн өрөөлийг үл ойшоос. Тэгээд аягын шүлөөр ууган хүүгийн эрхээ худалдсан баг. Ууган хүүгийн эрх Бурханаас өгөгдөх өрөөл ивэлийг ингэж алдсан. Хэдий ууган хүүгийн эрхээ алдсан ч гэсэн эзэн Бурхан Исавыг орхиогүй. Бурхан Библиэлд хэлэхдээ биднийг орхихгүй гэж хэлдэг. Түүний үр удмыг үржүүлж, өсгөж, олшруулсан маш олон болсон. Сонирхолтой нь Исавын үр удам өсөж үржиж маш олон болоод тэгээд Яаковын үр удмаас төрүүлж одоо омгийн зохион байгуулалт тэр бүх зүйл бол нэлээд төрүүлж явжсэн баг. За Исав ямар ч байсан дүүгээсээ салж нүүсэн. Тэгээд тэр хаана очсон гэхээр энэ дэр 36 дугаар бүлгийн 8 дугаар ишлэл дээр хэлсэн. Исав буюу Эдом нь Сээрийн уулархаг нутагт амьдрах болов гэж. Сээрийн уулархаг нутаг мөксөн тэнгисээс зүү өмнөд зүгт орших уулархаг газар очиж амьдэрсэн. За яагаад тэнд очиж амьдэрх болов гэх юм бол бас их сонирхолтой. Эхлэл номын 27 дугаар бүлгийн 39 40 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн байна. Эцэг Исаак нь түүнд хандаж ингэж хэлсэн. Харах түн нутаг газар чинь үржил шимгөө Тэнгэрийн шүүдрээс хол байх юм. Чи ил дээр амьдарч дүүдээ зарагдах боловч эсэргүүцэн босох цагтаа чи буулгыг нэвдэж хүзүүнээс авч хаянаа гэж. Бурхны нэг бодлын Бурханаас өгөгдөж байгаа шийтгэл юм шиг. Гэхдээ эцгийн яг Исаакийн хэлсэн тэр үгсүүд нь биелэлээ болж байгаа. Чиний амьдрах газар нутаг бол үржил шимгөө Тэнгэрийн шүүдрээс хол байх болно гэж. Яг тэгэхээр тэр ууган хүү байх эрхээ алдсан. Бурханаас өгөгдөх өрөөл ивэлийг эцгээр нь дамжуулж өгөгдөх Бурхны өрөөлийг тэр үл ойшоосон учраас түүний амьдрах газар нь тийм байсан. Тийм учраас түүний очисон газар нь уулархаг нутаг, хад чулуу ихтэй, үржил шим багтай, тэгээд мөксөн тэнгисээс хол, улаан тэнгисээс ч хол, хоёр тэр том тэнгисийн хоорондох уулархаг нутагт тэр очиж амьдэрсэн. Хэдийгээр үржил шим багтаа уулархаг нутагт очиж амьдэрсэн ч гэсэн Исаваас төрж байгаа үр удам маш их зохион байгуулалттай байсан. Тэгээ энэ дээр ингэж хэлж Яаковын одоо 12 хүү төрсөн. Тэгээ Яаковтай 2 эхнэр, 2 татвар эмээс нь нийт 12 хүү төрсөн. Хэдийгээр яг ингээд 12 хүү төрсөн боловч яг энэ ишлэл дээр энэ бүлэг дээр очиж үзэх юм бол Израилийн 12 овг аймаг гэж үүсэж бий болоогүй ийм нөхцөл байдал. Гэтэл Исавын үр удам бүр овг аймгийн зохион байгуулалтанд ороод тэд нар ахлагчтай, захирагчтай, тэр битгий хаадууттай болчихсон ийм болж байгаа үе цаг. Исав 40 наснда бид нар Эхлэл номын өмнөх бүлгүүдийг үзэх юм бол 40 наснда 2 эхнэр авсан. Хит бүсгүүчүүдээс Хит овг аймгаас эхнэр авсан. Энэ нь Исаак, Ребека хоёрт сэтгэлийн зовлон болсон гэж Библиэлд хэлж байгаа. Исаак, Ребека хоёрын хүсэл юу гэхээр өөрсдөө нь адилхан
харийн бурхан шүтдэггүй. Тэ? Янз бүрийн хиймэл, зурмал, бодмол юм шүтдэггүй. Тэнгэрийн бурхан эзэнд итгэдэг. Тийм газраас ихнэр аваасаа гэж тэд нар хүсэж байсан. Тийм учраас бүр харь үндэснээс ихнэр авсан нь тэднэр сэтгэлийн зовлон болсон гэж. Тэгээд харин Яаковыг болохоор өөрсдийнхөө гэр орноо, өөрсдийнхөө нутаг руу яваад тэндээс яг өөрсөдөө адилхан тийм зөв хандлагатай, зөв үзэл бодолтой тийм эмэгтэйг олж авч ихнэр болгож аваасаа гэж хүссэн учраас ахаас нь зүхтаалгаж явуулсан баг. Ээжийнх нь төрсөн нутаг руу. Тэгэхээр Исавын тэр гэр бүл болж байгаа байдал, Исавын ерөнхийдөө амьдарж байгаа нөхцөл байдал, түүний үзэл бодол эцэг эх хоёрт нэлээд хэцүү байсан. Сэтгэлийн зовлон болсон. Гэхдээ Исав одоо өөрийнхөө эрх чадалт эрдэж гэх юм уу? Тэр чинь нөгөө хэрээр гэрж хэцээр дэр хийж явсан анчин хүн шүү дээ. Тэгээ түүний хувцснаас хэрийн салхи нөгөө үнэртдэг. Тэгээ аав нь тэр үнэрт нь дуртай. Түүний агнж авцарсан ан амьтнаар хоол хийж идэх дуртай тийм нөхөр. Тийм учраас тэр ерөнхийдөө багаасаа тэгж өссөн учраас дур зоргоороо байж өөрийнхөөрөө амьдарч эхэлсэн. Хэдийгээр тэр гэр бүл болж байгаа нь эцэг эхтэн сэтгэлийн зовлон болж байгааг магадгүй тэр мэдчихсэн ч гэсэн өөрийнхөө замаар замнасан. Тэгээд Исав 2-3 их нэртэй болсон. Нэлээ одоо 36 дугаар бүлгийн эхлэл дээр ингэж хэлж байгаа. Исавын уг угсаа ийм. Тэр нь Идом юм. Исав Канаан огтоос Хит хүн Илоны охин Ада, Хив хүн Зибоны ач охин Анагийн охин Охолабамаг эхнэр болгон авч, бас Ишмаилийн охин Неботийн дүү Басиметийг авчээ гэж. За ямар ч байсан Библиэл дээр 36 дугаар бүлэг дээр бичигдсэнээр бол 3 их нэртэй баг. Мэдээж энэ нөгөө Израилийн ард түмэнд 10 хууль өгөгдөхөөс өмнөх үйл явдал учраас магадгүй хэдийн их нэртэй байх инээ тэр нь хамаагүй ч байсан байж магадгүй. Гэхдээ л Бурхан эзний өгж байгаа заавар зөвлөгөөг харах юм бол Авраам, Исаак, Яаков нар бол нэг л их нэртэй байсан. За Авраам хэнийг Сарага нас орсны дараа өөр нэг эхнэр авсан. Тэгээ ингээ үзэх юм бол тэд нар Бурханы үгийг сонсоод юун зөв, юун сайшаалтай, Бурханы үгийн дагуу хэрхэн яаж амьдрах вэ гэдгээ Авраам, Исаак, Яаков нар мэдчихсэн. Магадгүй Исав мэдчихсэн. Тэгээс сонсож өссөн. Гэхдээ тэр дур зоргоороо өссөн учраас өөрийнхөө замаар замнасан. Тэгээ 3 эхнэртэй болсон. Ямар ч байсан. За бид нар энэ Ишмаилийн охин гэж мэдж байгаа. Тэгээ Ишмаил гэдэг чинь нөгөө бас л Авраамын шивгчин хагаараас төрсөн Ишмаил. Түүний үр удмын тухай ярьж байгаа. Ишмаилийн охин. Тэгэд энэ үед магадгүй цус ойртолд инээ тэрэ гэсэн одоо тийм зүйл байхгүй байсан учраас хамаатныхаа охиныг ингээд аваад гэр бүл болдог ийм цаг үе байсан. Ингээд ямар ч байсан Исав бол 3 их нэртэй тэгээд тэднээс нь нэлээд олон хүүхдүүд салбарлан төрсөн. За тэгээд одоо 36 дугаар бүлгээ ерөнхийдөө цаашаа 8 дугаар ишлэлээс 9 дугаар ишлэлээс унших юм бол ингэж хэлж байгаа. Шэрийн уулархаг нутагт суурьсан Эдомчуудын өвөг Исавын уг угсаа. Исавын үр удмынхны нэр гэвэл за тэгингээ цаашаа нэрлэж байгаа. Юу гэж нэрлэж байгаа гэхээр Исавын эхнэр Адагийн хүү Элифаз, Исавын эхнэр Басиметийн хүү Ривел нар, Элифазын хөвгүү Теман, Омор, Запа, Гатам, Кеназ нар. Эднэрийг яг уншаад одоо жишээ нь Элифазын хөвгүүн Теман ингээд уншаад тайлбарлаж өгөх юм бол энэний үр удам ингээд Теманчууд гэдэг ингээд цаашаа явж байгаа. Тэгээд цаашаа Амилек гэдэг нэг хүүгийн тухай ярьж байгаа. Ингээд цаашаа Амилекийн тухай ярих юм бол задлаад зөндөө юм ярьж болж байгаа. Кора гэдэг хүүгийн тухай ярих юм бол цаашаа задлаад зөндөө Библийн хуучин гэрээний дагуу бүгдийг нь ярьж болно. Тэгэхээр энэ бид нар одоо хуучин гэрээнээс заримдаа ингээд номлол сонсож байгаад
танихгүй нэрнүүд гараад ирчих. Тэд нар чинь бүгд энд бичигдсэн байна. Тэгээ бид нар уншихгүй байгаа учраас танихгүй байгаа тэднийг заримдаа. Тэгэхээр бид нар унших хэрэгтэй болж хаадууд номон дээр ингээд очингууд л Корогийн тухай, Тиманы тухай, Амилекчүүдийг устгасан тухай гэдээ ярингууд бид нар мэдээд байдаг Амилек гэж үндэстэн. Гэтэл тэр Амилек гэдэг үндэс чинь хаанаас гарсан бэ гэдгийг бид нар өөрсдөө мэддэггүй. Яг гэвэл заримдаа бид нар нэр гараад ирэхээр алгасаа явчихж байгаа учраас. Гэтэл яг энэ дээр Библиэлд бичсэн байж байгаа. Тэгэхээр бид нар Библийг унших гэдэг чинь маш чухал зүйл байна. Ингээд эдгээр хүмүүс үр удам ингээд төрж өссөн. Гэтэл Израиль биш хин Яков 12 хүүтэй. Гэтэл энэ дээр Яковын 12 хүүгийн тухай бол бид нар мэдж байгаа тий. Симон, Леви, тэрэ гэдэг. Тэднийг бол аягүй сайн мэдээд байгаа. Яг тэгэхээр Израилийн 12 овг аймаг тэгээд тэндээс хаадууд гарсан марсан гэдэг ингээд. Гэтэл Эдомчууд яг ингээд Исаваас салж нүгээд Израиль бүхэл бүтэн Эдом үндэстэн болоод гэтэл хажууд нь Яковынх нь ганц л овг аймаг Яков гэсэн хэдийгээр Яковын нэрийг Израиль болгож өөрчилсөн ч гэсэн тэд нар чинь бүхэл бүтэн улс үндэстэн болж хараахан амжаагүй. Яков 12 үдээгээл тэнд ингээд мал сүргээ маллаад ингээд явж байгаа. Гэтэл энэ дээрээс харах юм бол Исавын үр удам одоо яг ингээд 15 дугаар ишлэлээс харах юм бол Исавын хөвгүүдийн ахлагч нар нь гэд эхэлж байгаа. Тэд нар ингээд овгийн зохион байгуулалттай тий засаг захиргааны бүтцтэй болж байгаа. Ахлагчтай болж эхэлж байгаа. Тэр ахлагч гэдэг чинь одоо нэг овг аймгаа төлөөлөд ахлаад амьдарж байгаа гэсэн. Энэ овг аймгийн ахлагч нь Сэрот. Энэ овг аймгийн Давка ингээд мөнхөө гэд ингээд овг аймгийн ахлагч нартай болоод ингээд засаг захиргаа бүтцийн хувьд зохион байгуулалтаа нэлээ ингэж явж байгаа. Гэтэл нөгөө Яков маань 12 үдгээл тэнд хонио маллаад хэдэн хүүхдүүдтэй ингээд явж байгаа. Тэ? Гэтэл эдгээр бол ингээд төрүүлээд ингээд явцсан. Ахлагч махлагч сутаа болоод ингээд явцсан. Ингээд энэ зохион байгуулалтанд ороод ингээд явсан энэ Исавын үр удам Яков болон Израилийн үр удам нар хоорондоо зэрэгцэн оршиж байгаа. Түүхийн туршид Израиль улс үндэстэн болоход Эдомчууд тэнд байж л байсан. Израилийн ард түмэн хоёр хуваагдаж хаантай болоход тэд нар байж л байсан. Тэд нар Ассир, Ниневичүүд Иерусалимыг, Юдаг, Израилийг булан эзлэхэд тэд нар тэнд байж л байсан. Тэд нар ингээд мөр зэрэгцэн оршиж ирсэн. Тэд нар ингэж мөр зэрэгцэн оршиж явахдаа Яковын Израилийн үр удамд нэлээд их одоо саа тотхор хүнд хэцүү нөгөө бөөрөнд нь наалцсан зангуу шиг ядаргаатай амьдарч ирсэн бас л. Тонон дээрэмдэгтэй дээрэмдэл уулгалан давтлал мал сүрэг булаагаал гэдэг юм иймэрхүү байдлаар. Хэдийгээр Исав өөрөө хүчрхэг тийм дур зоргоороо өөрийнхөөрөө хүчрхэг овг аймгийг байгуулсан. Гэтэл Израильчуудын хувьд тийм юм байгаагүй. Харин тэдэнд юу байсан гэхээр бурхан байсан. Израильчуудад Яковыг Израиль болгон өөрчилсөн тэр бурхан эзэн тэнд байсан. Хэдийгээр Яковчууд гинэ Израильчууд ингээд сул дорой байсан боловч тэд нар бурхантай хамт байсан. Бурханы удирдлагад ор байсан. Юу зүв бэ гэдгийг тэд нар мэдэж үлдчихсэн. Хэнийг дагаж ямар замаар замнах вэ гэдгээ тэд нар мэдчихсэн. Харин Эдомчуудын хувьд бол өвөг эцэг Исаваа дагаад өөрсдийнхөөрөө дур зоргоороо хэрээр гэр хийж тэгж амьдарч ирсэн. Дуртай үедээ нэг овг аймаг руу дайрж эзэлж эд хөрөнгө булааж аваад тэгээд уулынхаа нөгөө сэр уулархаг нутагтаа ирээ сайхан бүгж амьдраад мал сүргээ өсгөөд ингэж амьдарч ирсэн. Тэдний хувьд Израильчуудын хувьд овгийн ахлагч махлагч инээ тэрэ гэж байхгүй байх энэ үед Исав буюу Эдомчууд овгийн ахлагчтай болчихсон. Ингэж амьдарч ирсэн. Энэ дээр 15-аас хойшоо бол Эдомчуудын овгийн ахлагч нарын тухай маш их бичсэн. За энэ дээр ингэж хэлсэн. 15-аас хойш
Исавын хөвгүүдийн ахлагч нар нь Исавын ууган хүү Элифазын хөвгүүд болох ахлагч Тиман, ахлагч Омор, ахлагч Зифа, ахлагч Киназ, ахлагч Кора, ахлагч Гатам, ахлагч Амилек нар юм. Ингээд цаашаага эдгээр нь Идомын нутагт Элифазаас гарсан ахлагчид бөгөөд Аадагийн хөвгүүд болоо гэж. Тэгэхээр тэд нар маш сайн зохион байгуулалттай, бүтэцтэй ингэж амьдарч байсан. Тэгэхээр Бурхан хэдийгээр Яаковыг дуудсан боловч түүнийг хүчрхэг болгох цаг хугацаа арай бүрдээгүй байсан. Түүнийг даруй зүрх сэтгэлтэй байгаасаа гэж тэр Бурхан хүсэж байгаа учраас түүнийг хүчрхэг болгох цаг хугацаа арай бүрдээгүй. Гэтэл хажууд нь өөрийнхөөрөө явж байгаа дур зоргоороо явж байгаа ах Исав болон Эдомчууд нь бол хүчрхэг болцсон. Аль хэзээний ахлагч махлагчтай болцсон, захирагчтай болчихсон ингэж амьдарч байгаа. Тэгэхээр заримдаа бид нэр Бурханд итгэдэггүй хүмүүсийг харахтаа эднэрээс лаг явж гэнэ гэж боддог. Тэ? Бурхан яагаад намайг ивэхгүй? Бурхан яагаад намайг өрөөхгүй вэ? Би ингээд олон жил Бурханаас өрөөл ивэлийг гуугаад тэ бүтэн сайныхаа цуглааныг тасалахгүй эсийн бүлэгтээ тогтмол хамрагдаад Библиэс та баа бээгүү уншаад залбирх үедээ би өстө сайн залбираад ингээд явж байхад Бурхан яагаад намайг ивэхгүй байгаа мөртлөө өөрт нь итгэдэггүй тэр хүн яагаад ингэж надаас илүү өрөөлтөө ивэлтэй ингэж амьдраад байгаа юм бэ? Заримдаа бид нар боддог. Бид нар Библийг унших юм бол яг л тийм зүйлүүд тэгж бодмоор зүйлүүд байгаа. Исав бол яг өөрийнхөө амьдарч байгаа. Хүчрхэг болсон том омог аймгийг байгуулсан, тэнд нь ахлагчтай, захирагчтай ийм болчихсон. Гэтэл Яаков тийм болоогүй байна. Өнөөдөр бид нар гадагшаа харах юм бол Бурханд итгэдэггүй тэр хүмүүс баяжчихсан. Тэ? Лаг байшинтай, лаг хаустай, лаг машинтай. Гэтэл бид нар өөрсдөө харахтаа заримдаа арайчтай Бурхан мөн гэж бодмоор. Гэхдээ Бурханы арга замыг харах юм бол Бурханы арга зам арай өөр ажилтдаг. Тийм учраас Библиэлд хэлж байгаа өөрийнхөө ойлголтод битгий түшгэл гэж Библи хэлдэг. Өөрийнхөө ойлголтод түшгэлж явах юм бол бид нар магадгүй одоо ингээ ярилцсан л та Эдомчуудын тухай өөрийнхөө ойлголтоор, өөрийнхөө дур зоргоор, өөрийнхөө хүч чадлаар явсан тэд нар хэрхэн төгсгөл хүртлээ явсан бэ гэдгийг бид нар магадгүй ярилцсан. Бурхан биднэрт хэлэхдээ өөрийнхөө ойлголтод битгий түшгэл гэж хэлж байгаа. Бурханы арга замаар амьдрах гэж. Магадгүй таныг хөтлөн дагуулж явж байгаа Бурхан цаг хугацаа арай болоогүй учраас байж байгаа. Гэхдээ Бурхан өөрт нь итгэдэг хүмүүсийг хэлэхдээ тэр чамайг орхихгүй, тэр мартахгүй, хаяхгүй гэж хэлсэн. Тэр таныг даруй зүрх сэтгэлтэй байгаасаа гэж хүсдэг. Би хэлдэг. Би 1997 онд л үү Библийн сургуульд орсон юм. UBTC-д 2 төв илсэлтэн чөлөө юу лээ тэгж орсон. Тэгээ би жил жараа хүрээг бахаа хэдэн сар явж байгаад би Библийн сургуулиа орхиод тэгээд 98 онд зомбирч яваад ингээ явж байгаад цэрэгт яваад тэгээд ирээд дараа нь би Библийн сургуульд орсон. Тэгээ би Библийн сургуульд орсныхаа дараа маш олон зүйлийг сурч мэдсэн. Тэгээ би юу гэж бодсон гэхээр тэр 97 8 онд би Библийн сургуульд ороод төгссөн бол нэлээд бардам Библийг баг бүтэн мэднэ ухааны юм бодцсон гэд явж явах ийм хүн байх байсан. Гэтэл Бурханы цаг арай болоогүй учраас намайг магадгүй тэгж бардамнаж өнгөрч сагсуурч явна гэдгийг мэддэг учраас Бурхан намайг даруй зүрх сэтгэл сургахын тулд ингэсэн байх гэж би боддог. Би хизээч тиймэрхүү зүйлүүдэд гомдолж үзээгүй. Гомдлно гэдэг чинь ер нь маш их буруу зүйл байна. Бурханы цаг хугацаа гэж юм байна. Тэ Бурхан босгон байгуулах. Тэгээд би дараа нь Библийн сургуульд ороод маш олон зүйлийг сурч мэдээд яг л Бурхан товлсон цаг хугацаанд намайг сургаж
надад мэдлэгийг өгч намайг ингэж босгон байгуулж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр танд өгөгдөөгүй бол та гомдлох хэрэггүй. Цаг нь болоогүй байхаа Бурхан. Таныг даруй байдалд улам илүү суралцаасаа гэж хүсэж байгаа магадгүй. Таныг магадгүй өөрлөө нь илүү их зүрх сэтгэлээ хандаасаа гэж хүсэж байгаа. Магадгүй таныг Библиэс сайн уншаад миний өөрт нь хэлж байгаа үгийн утга учирыг ойлгоосоо гэж Бурхан хүсэж байгаа. Яагаад надад өгөхдөггүй байна гэж гомдлохоосоо илүү бид нар Бурхан руу зүгээр л талархалтайгаар хандах хэрэгтэй. Яаковын хувьд Эдомчууд хажууд нь хүчрхэг болоод ахлагчтай болоод ингэ явж байхад Яков гомдлоогүй тэнд. Өөр л хийх ёстой өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийгээд Бурханд өргөх ёстой өргөлөө өргөөд тэ Бурханы хэлсэн үгийн дагуу амьдрж л явсан. Тэр үтгэл ингэж хэлж байгаа. 36 дугаар бүлгийн 31 дугаар ишлэлдэр Израилийн хөвгүүдийг хэн нэгэн хаан захирахаас өмнө гэж байгаа. Хаантай болохоос Израиль хаантай болохоос өмнө Эдомын газар нутгийг захирсан хаад нь эдгээр болно гэж. Израиль тэр хаантай болох битгий хэл байхад Эдомчууд бүр хүчрхэг болцсон. Тэр хаадууд захирж ирсэн. Тэгээ энэ дээр тэдгээр Эдомын хаадуудын нэрсүүдийг хүртэл битсэн байна. Тэд нар ахлагчтай байсан. Тэр үедгээр хаадтай байсан. Гэтэл Израиль 12 хүүхэдтэйгээ тэнд хонио маллаа явжсэн. Бид нар зүгээр хүний ухаанаар бодох юм бол Бурхан Исавыг л цааш нь улам хүчрхэг болгоод гэж бодмоор. Нөгөө Израиль чинь хаан битгий хэдэн хониол тэнцээ тэгээд маллаад ингээд. Гэтэл Эдомчууд нөгөө Яаковын ах Исавын үр удам ахлагчтай, захирагчтай, бүр том газар нутагтай, зохион байгуулалттай, хааттай болчихсон ингэж. Бид нар яг л адилхан. Бид нар ингээл өглөө 8 цагт босоод ажилдаа яваад орой 5 цагт гэртээ ирээл тэгэл бусдыг ингээ харахаар ажил хийхгүй байгаа юм шиг мөртлөө мөнгө ороод дансруу тэр хүмүүсийнх рүү. Тэгэл тэр хүмүүс манусын дэргэд улам томроод ингээл байж байгааг бид нар заримдаа харж байгаа. Гэхдээ би та бүхэнд хэлье. Бурхан хизээч хүчрхэг нэгнийг, бардам нэгнийг сонгодгүй. Тэр даруй зүрх сэтгэлийг сонгодог. Тэр зүрх сэтгэлийг хардаг. Өөрт нь итгэж байгаа, өөрт нь найдаж байгаа, өөрийнх нь өмнө даруй болж байгаа тэр зүрх сэтгэлийг Бурхан хүчрхэгжүүлдэг. Улам илүү босгон байгуулдаг. Тэр арга замуудыг Бурхан өгдөг. Би тэр 97-8 онд Библийн сургуульд сураад төгссөн бол магадгүй өнөөдөр би энд зогсохгүй байх байсан. Бардам зүрх сэтгэлээсээ болоод унчсан өөр нэг газар явж явах байсан. Бурхан даруй зүрх сэтгэлийг л босгон байгуулдаг. Яг энэ хоёр Овг аймгийн тухай Библиэлд маш олон зүйлийг хэлсэн. Малахи номын 1-р бүлэг дээр ч гэсэн хэлсэн баг. Исав, Яков хоёр ах дүүс биш үү? Гэхдээ би Яковыг сонгож Исавыг үзэн ятсан. Тэгээд цаа шалтгаан байгаа. Яагаад? Гэдэг зүйл бичигдсэн байна. Тэгэхээр та бүхэн уншаарай Библийг. Яагаад Бурхан Яковыг сонгож Исавыг үзэн ятсан? Түүний зүрх сэтгэлийг харж байгаа. Анх Израилийн хааныг сонгох гэсэн Самуэль айлд очоод тэр олон хүүхдүүдийг харахтаа энэ л яг Израилийн хаан болох бие бэлтэр сайтай гоё төвхийсэн биштэй нөхөр байна гэхэд эзэн үгүй хүн гаднахыг хардаг бол би зүрх сэтгэлийг хардаг гэж байна. Тэгээ яагаад Исавыг үзэн ятсан, яагаад Яковыг сонгосон тухай Библиэлд бичсэн баг. Тэгэхээр өөрийнхөө оюун бодлоор түшиглэж хүчрхэг болж байгаа нэгнийг биш, харин өөрийнх нь арга замаар алхаж байгаа нэгнийг Бурхан хүчрхэгжүүлдэг. Бурхан босгон байгуулдаг.
Одоохондоо бид нэр Библийг үзэх юм бол Эдомчууд хүчрхэг болж өөрсдийн арга замаараа бүх зүйлийг хийж яавал бид нар хүчрхэг байх вэ? Яавал омгийн зохион байгуулалтанд орох вэ? Яавал энэ хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангах вэ? Яавал би өөрийнхөө үр удмуудыг илүү бусдын гар харахгүй хүчрхэг болгох вэ гэдгийг тэр Исавчууд, Эдомчууд өөрсдийнхөө оюун бодлоор бодож шийдэж үйлдэж байгаа. Тийм учраас бид нар Израилийн хүүгүүдийг хэн нэгэн хаан захирахаас өмнө хаацтай болчихсон. Тэ? Улс үндэснээ босгон байгуулсан Овг аймаг нь хүчрхэг болчихсон ингээ явж байгаа. Дараа нь Библийн түүх цаашаага үргэлжлэхэд Израильчууд хаан нэгсэн байгаа. Тэ? Нөгөө 12 Овг аймагч нь болохоос өмнө зохион байгуулалтанд ороод Израиль гэдэг улс болоод хаадууд нэгхэхэд Эдомчууд бас их нөлөөлсөн. Яг тэгвэл яг тэдний бөөрөнд байгаа Эдомчууд хаацтай болцсон, хөгжин цэцэглэж бандан бадарч байгаа ийм үе. Тэгэхээр Израильчууд нэг хүний удирдлагын дор яг зохион байгуулалтаа ингэх юм бол бид нар хүчрхэг болох юм байна. Бид нар илүү цэцэглэн мандах юм байна гэсэн ийм нэгэн бодолтойгоор хааныг нэгсэн. Тэгээд бид нар хаацтай болсон. Том улс үндэстэн болсон те Давид хааны үед, Соломон хааны үед. Харин өөрсдийнхөө оюун бодол түшгэлж, өөрсдийнхөө үзэл бодлоор бүхнийг одоо хийж, өөрийнхөө махан биеийн таалалд нийцүүлэхийн үед Израилийн хаант улс задарч бутарсан, хоёр болсон. Тэгээд түүгээр зогсохгүй Ассир, Ниневечүүд Израильчууд руу, Самарчууд руу, хойд Израиль, өмнөд Юда юулээ тэднэр рүү ингээд дайрахад Эдомчууд баярлж ирсэн. Йоо, Израильчууд унж гин, Юда унж гин. Баярлаа зогсохгүй тэд нар дайснуудад нь тусалж орж ирсэн. Хэдийгээр ах トゥ усийн Овг аймаг боловч, ах トゥ усийн тустай байгуулсан улс гүрэн боловч бие биендээ туслахаасаа илүү нэг нь унахад нөгөөх нь баярлаж дайснуудад нь тусалж ирсэн. Иерусалимийн сүмийг тоноход тэнд баярлан хөөржсэн. Өөрсдөө хүчрхэг улс үндэстэн учраас магадгүй бид нар бидний хажууд цэцэглэн мандж байгаа Израильчуудыг бууран дороотох болох юм бол бид нар тэдний газар нутгийг авах магадгүй бид нар өөрсдөө улам илүү хүчрхэг болно гэж бодож ирсэн. Ер нь л тэгж бодож байгаа хүмүүс. Нэг нь унахад магадгүй баярлаг энэний орыг би эзлэн мэзлэн ч гэдэг. Энэний байр суурин дээр би очихно мачхна. Би албан тушаал ахих гэж байна. Иймэрхүү сэдэл Эдомчуудад байсан баг. Израиль сүрчих юм бол газар нутг нь биднийх болно, тэдний эд хөрөнгө биднийх болно. Ингэж баярлан хөөржсэн ард түмэн бүр сүрс. Яагаад тэгэхээр эзэн өөрийнхөө босгосон Израилийг зүгээр л тэгээд сүрүүлэхийг хүсэв. Тэр босгон байгуулсан, цөллөгөөс буцаж ирсэн, сүмийг барьж байгуулсан. Харин Эдомчуудын талаар эзэн иш үзүүлэгч Обадиагаар дамжуулан сүрлийг тунхагласан. Тэгээ Обадиа номон дээр ингэж хэлсэн баг. Юдагийн зүүн өмнөд дэх эртний дайсан Эдомчууд гэж хэлж байгаа. Энэ Эдомчууд Иерусалимийн сүрэлд баярлаа зогсохгүй булан эзэлж байсан Ассир Ниневечүүдэд тусалж байсан учраас Юдагийн тэр хүнд хэцүү нөхцөл байдал байх үед туслахаасаа илүү нөгөө дайснуудад нь туслаад хотыг тонон дээрэмдэж байсан. Тийм учраас эзэн Обадиагаар дамжуулан Эдомчуудад шийтгэлийг, сүрлийг тунхаглан зарлж байсан. Иш үзүүлэгч Обадиагаар. Тэгэхээр эзэн бурхан хизээч өөрийнхөө дуудсан хүнийг орхидгүй. Авраамыг орхиогүй, Исаакийг орхиогүй, Яаковыг Израиль гэж нэрлээд түүний үр удам өсөж үржиж
улс үндэстэн болж томорход эзэн өөрөө тэнд бүх нөхцөл байдлыг хувьсгалын тохироог нь бүрдүүлж өгсөн тэр эзэн зовлон шаналлаа уйдаж өөрийнхөө дуудсан Израилийг орхиогүй. Тэр буцаага цөллөгөөс авчирч босгон байгуулсан. Харин өөрийнх нь дуудсан хүнийг дайрн доромжилж, довтолж, тонон дээрэмдэжсэн Эдомчуудыг шийтгэж сүрүүлэх болно гэдэг сануулгыг иш үзүүлэгчээрээ дамжуулан өгж ирсэн. Тэгэхээр өөрийнхөө ойлголтод битгий түшгэл гэдэг энэ бид нар магадгүй өөрийнхөө ойлголтод түшиглээд өөрийнхөө амьдралыг би өөрийнхөө арга замаар босгон байгуулад өөрийнхөө хийх ёстой зүйлээ би хийгээд эзнэр заалахгүйгээр би ингээд амьдарч болно, магадгүй болно чадна. Гэхдээ бидний босгон байгуулсан энэ амьдрал хэр удаан байх вэ гэдэг нь чухал. Библиэлд хэлж хүн гэрээг босгон байгуулдагч эзэн бол сүрүүлдэг. Эзний заавар зөвлгөөгүйгээр хийх юм бол тэр сүрүүлдэг болно. Бардам зангийн өмнө сүрэл явдаг гэж бид нар сайн мэднэ. Эдомчууд бол яг л тийм байсан. Израильчуудыг сул дорой байхад тэд нар хүчрхэг хаант улсыг байгуулсан. Израилийг хүчрхэг хаант улс болоод оршин тогтноход тэд нар хажууд нь байсан. Тэгээд Ассир Ниневечүүд довтлон ирж Израилийг зовоож, шаналгаж, довтолж, сүрүүлж яхад Эдомчууд тэнд байж л байсан. Түүгээр зогсохгүй тэдний уналтанд баярлан хөөрж байсан. Гэхдээ эцсийн үр дүн бол өөр гарсан. Ямар гарсан гэхээр Израильчууд цөллөгөөс буцаж ирж сумыг сэргэн босгож өөрийнхөө улс үндэстнийг дахин байгуулсан. Эдомчууд эзэн иш үзүүлэгч Обедигаар хилүүлснийхаа дагуу шийтгэл сүрлийг авсан. Эдомын хаант улс гэж одоо байхгүй. Эдом улс гэж одоо байхгүй. Тэ? Эзэн бардам нэгнийг доош нь дарж даруй зүрх сэтгэлийг дээш нь татдаг. Өөрийнхөө сонгосон хүнийг эзэн бүхэл түүхийн туршид, бүх цаг үеийн туршид босгон байгуулж, хайрлан халамжилж, гөрөөж ивэж ирсэн. Тэгэхээр өнөөдөр та эзнэр дуудагдсан бол даруй зүрх сэтгэлээр ямар нэгэн зүйл гомдлолгүйгээр харин талархалтайгаар цаг хугацааг өнгөрөөх хэрэгтэй. Гомдлол таныг улам илүү хөгшрүүлнэ, гомдлол таныг улам илүү ядууруулна, гомдлох юм бол та улам илүү их л сул дорой болж улам илүү их л гомдолдог нэгэн болно. Тэгэл авъя л гэдэг хүн болно. Тэ? Харин та байгаадаа хангалуун эзэнт талархах зүрх сэтгэлтэй амьдрах юм бол та босгон байгуулагдана. Та эзэн тэрийг л танаас хүсэж байгаа. Талархдаг тийм нэгэн байгаас. Тэ? Эзэнд өөрийнхөө замыг, амьдралын замыг даатгадаг. Эзний таны өмнө тавьсан тэр замаар алхдаг тэр нэгэн байгаасаа гэж хүсэж байгаа. Авраам, Исаак, Яков нар бүгд төгс хүмүүс байгаагүй. Бурхнаар дуудагдангуудаа тэд нар лаг мундаг хүмүүс болоогүй. Бид нар түүхийг унших юм бол ярилцсны дагуу үзэх юм бол Авраам итгэлгүй царайлжсэн. Хизээч би бүр ингээ хөгшрөөд үр удам үлдээх чадваргүй болоод ингэж яхад яаж тэр Тэнгэрийн одчиг олон үр удамтай болох юм? Гомдолж ирсэн. Тэр шантарж ирсэн. Исаак, Яков яг адилхан тэд нар алдаа гаргах үедээ алдаа гаргаад гэхдээ тэдний хийж чадчихсан зүйл Бурхан руу эргэж Бурхантай хамт Бурханаас зууран барьж чадчихсан. Тэр үеүдэнд тэднийг босгон байгуулж ирсэн. Өнөөдөр ч гэсэн бид нар Есүс Христ бидний төлөө цусаа урсган загалмаа дээр хадагдсан. Бид нар Есүс Христээр Бурханаар дуудагдсан гүнгүүдэд лаг төгс хүмүүс болоогүй. Гэхдээ бидний хийж чадах, хийх ёстой нэг зүйл юу вэ гэвэл Бурхан руу эргэх гэдэг зүйл чухал. Та алдаж болно. Магадгүй санамсаргүй байдлаар та гэм нүгэл үйлдэж болно. Та Бурхан руу эргэх хэрэгтэй. Бурхан руу ойртох хэрэгтэй. Та зүрх сэтгэлээ улам илүү даруй болгож Бурханаас уучлалыг гуйж чаддаг байх хэрэгтэй. Бурхан босгон байгуулах бол Бурхан таныг эдгэх бол энэ бол маш чухал зүйл. Яаковын хувьд бол хэдийгээр
Ихэнх цаг үед сул дорой байсан ч гэсэн төгсгөл нь илүү байсан. Тэр бурхантай үргэлжил хамт алхсан. Тэгэхээр бидний эхлэл ямар байхаас илүү төгсгөл нь чухал баг. Та өөрийнхөө амьдралыг бурхантай дуусгаасаа гэж хүсэж байна. Таны амьдралын төгсгөл бурхантай байгаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр таны өнөөдрийн явах замыг бурхан ивэж маргаашийн зам дээр таныг бат бэх зогсоогоосоо гэж хүсэж байна. Эзэн та бүгдийг хамгийн сайн нэрээр холтгой.